За сайн байцгаана уу та бүхэндээ энэ оройн мэндийг хүргэе. За ингээ өнөөдөр та бүхэндээ компьютерийн зөвлөгөө ээлжид 2 дугаар хичээлээ оруулах гэж байна. За ойрын хугацаанд бол нэг 6 сар орчим бичлэг оруулаагүй байна. Тэгээд одоо өнөөдрөөс эхлээд ер нь ойр ойрхон бичлэгүүдээ оруулах гэсэн төлөвлөгөөтэй байна. За тэгээд нэгэн хэрэглэгчийн өсөлтөөр ерөөдөө компьютерийнхоо хэлийг яаж солих вэ? Ямар аргаар солих вэ гэдэг хүсэлт явуулсан байсан. За тэгээд тэр дагуу бүгд өнөөдөр компьютерийнхоо хэлийг хэрхэн солих талаар хичээлийг орё. За тэгээд мэддэг хүмүүс нь бол энэ шаардлагагүй бах. За мэддэггүй хүмүүст нь бол энэ хэрэгтэй зөвлөгөө бахаа гэж бодож байна. За тэгээд Windows 10 үйлдвэрлэлийн систем дээр бүгдээрээ settings гэдэг энд байж байгаа. За энэ start руугаа ороод settings руугаа ороод за тэгээд settings дээр time and language гэсэн энэ хэсэг байж байгаа. За энэ хэсэг дээр бид нэр ороод за энэ дээр ийм 4 tab буюу цонх байж байгаа. За эхний tab маань бол date and time буюу он сар цаг хугацааг тааруулдаг цонх байж байна. За энэ дээр time zone гэдэг дээр бол бид нар Улаанбаатарын цагаар тохируулах хэрэгтэй. За мөн бусад улс орнд байгаа бол өөр тухайн улсынхаа хотын цагийн тохиргоог нь оруулж өгөх хэрэгтэй байгаа. За тэгээд энэ дээдлийн идэвхтэй байгаа нь ямар учиртай юм бэ гэхээр энэ маань автоматар интернет холбоотой үед тухайн улс орны цагийн бүсчлэлээр нь бол цагийн тохируулдаг юм хэсэг байж байна. За дараагийн хэсэг нь болохоор region гэсэн хэсэг байна. За энэ дээр болохоор одоо нэг байгаа орионы заана гэсэн үг. Оросоор бол орион гэж ярьдаг те. За байгаа ерөөхдөө бол хэсгийн зааж байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ дээр бол бид нар Mongolia гэж сонгочихно. За тэгээд энэ дээр энэ формат гэдээ байж байгаа нь ямар учиртай юм бэ гэхээр энэ дээр одоо нэг энэ цагийн одоо ингээд тулганы маусаа ачаар цаг маань бол яг монголоор зааж байгаа харагдаж байна те. 2020 оны 1 сарын 30 за пүрүүгээд монгол хэлтэй монголоор ингээд зааж байгаа. Энэ маань болохоор энийг Mongolia гэж тохируулснаар бол энэ маань ингэж харагддаг болж байгаа. За дараагийнх нь болохоор одоо language гэдэг. За энэ дээр бол бид нар хэлний тохиргоо оруулж өгнө. За энэ дээр бол keyboard гэж ярьдаг те хэлний тохиргоо. Word дээр бичих ч юм уу ямар нэгэн бичлэг одоо бичлэлт хийхэд зориулсан энэ үсгийн гарын драйверыг энэ дээр оруулж өгч байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр бол үндсэн яг форматлсны дараа ч юм уу эсвэл шинээр ирж байгаа компьютер маань зөвхөн англи хэлтэй байдаг. За бид нэр энэ дээрээс хэл нэмэх гэдэг дээр нь дараад за эндээс монгол хэлээ сонгоод оруулж дууж байгаа. За ерөнхийдөө бол Windows 10 үйлдвэрлэлийн систем дээр бол энэ шууд ингээд автоматар ингээд ерөнхийдөө хэлний тохиргоонууд нь ороод ирсэн байдаг гэж байгаа. Windows 7 болон Windows 10 үйлдвэрлэлийн системүүд дээр ингээд автоматар орж ирж болсон. За Windows XP үйлдвэрлэлийн систем дээр бол монгол хэлний тохиргоонууд байдаг. Гэхдээ энэ интер нь бол ерөнхийдөө яг манай монголынхаар байдгүй ерөнхийдөө бол хятадынхаар тохируулах юм уу эсвэл оросынхаар тохируулж иркутскээр тохируулж явдаг байж байгаа. За Windows 10 үйлдвэрлэлийн систем дээр иймэрхүү байдлаар хэлний тохиргоо хийх нэ. За хэрвээ та Windows 7 үйлдвэрлэлийн системтэй бол бид нар энэ дээр control panel гэж байждаг те. За энэ дээр Windows 10 үйлдвэрлэлийн системтэй учраас Windows 10 дээр ч гэсэн Windows 7-гийн яг тохиргоонууд нь байж идэг. За тэгээ Windows 7 үйлдвэрлэлийн систем дээр бол одоо иймэрхүү байдлаар харагдана. За энэ дээрээс бол за энэ цаг болон бүрчлэл гэдгийг сонгоод за эндээс оронгууд энд бол 3 дахь нь бол мөн хэл гэсэн тохиргоо нь ороод ирсэн байж идэг. За саяны шиг. За тэгээд ийшээгээ ороод за энэ табууд нь хоошоо нэмэгдээд энэ дээр одоо саяны энэ гарын драйвер оруулдаг хэсэг нь яаж байгаа. Тэгээд мөн адилхан хэл нэмэх гэдгээр нь оруулаад хэлээ нэмчих юм боломжтой байгаа шүү. За тэгээд өнөөдрийн компьютерийн хэл солих хичээл маань энэ түрээ дуусчихна. За та бүхэнд тэгээд өөр санал асуулт байх юм бол комментээр оруулан за сэтгэлдээ ирүүлж болно. За тэгээд миний YouTube channel хуудас болон пэйж хуудсуудын маань дагаарай. За баярлалаа.